Сайн бацхан уу? UB-Spin-ийн багш Оргил байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ гэрийн нөхцөл хэрхэн яаж дасгал хөдөлгөөнийг эрчимтэй хийж эрүүл зөв амьдрах вэ гэдэг талаар та бүхэнд бас дасгалыг зааж өгч зөвлөгөөнүүдийг бас өгөхөөр бэлдсэн байгаа. За тэгээд гэрийн нөхцөлд хүмүүс ерөнхийдөө нөгөө нэг манай монголчууд нэг төдийчлэн сайн бас нөгөө дасгал хөдөлгөөнийг хийж чаддаггүй, өөртөө цаг завыг зарцуулж чаддаггүй. Энэ удаагийн энэхүү бичлэгээрээ нэвтрүүлгээрээ та бүхэндээ ерөнхийдөө 15 минутыг зарцуулах хангалттай. 15 минутын хугацаанд та өөртөө хамгийн хэрэгтэй гэсэн үе мөч, булчингийн ажиллагаа, хөлс гарах, эрүүл байх бүх нөхцөлийг та гэрийнхаа бүх хэрэглэлээр та өөртөө бүрдүүлэх боломжтой бүх зөвлөгөө дасгалыг та бүхэндээ зааж өгөх гэж байна. За тэгээ бүгдээрээ хамгийн ихнийхээ дасгалд орцгоё. За мэдээж дасгал эхлэхийн өмнө заавалчгүй булчингаа болон үе мөчийг халаасан байх шаардлагатай. За гэрийн нөхцөлд хэрэг та бүхэн маань бие халаахтаа яг амар сүртэй тийм нэг фитнесийн ч юм уу эсвэл мэргэжлийн хүмүүс тэгж амар сүртэй дасгал хийж халаа шаардлага байхгүй. Ерөнхийдөө хамгийн түрүүнд ажиллах булчин буюу буугаагаа ихэж халаах хэрэгтэй. Буугаа 8 тоогоор гадагш нь эргүүлнэ. За дотоош нь эргүүлнэ. 8 тоогоор ээжд явахад ер нь бол хангалттай гэрийн нөхцөл. За түүний дараа тохоо хэсгийг эргүүлнэ. За тохоогоо эргүүлнэ 8 тоонд 5 6 7 8 мөн дотоош нь ахаад 8 тоонд эргүүлнэ. 5 6 7 8. За дараагийнх нь мөрөө халаа. 1 2 3 4 урагшаа 5 6 7 8. За дараагийн дасгал гарын алгыг буюу хойш нь дарж өгнө. Ингэснээр яах гэхээр булчингийн буюу шуу хэсгийн булчин хойш сунгаж өгдөг байгаа. Мөн адилхан 8 тоогоор хойш нь сунгаж өгнө. 5 6 7 8. За дараагийнх нь бид нар гарныхаа доод хэсгийн булчинг ажиллуулсан бол одоо дээд хэсгийн булчинг доош нь сунгаж өгнө. 5 6 7 8. За хоёр талтай хоёулын дээр нь яг адилхан 8 тоогоор гарныхаа булчинг сунгаж өгнө. 5 6 7 8. За дараах нь гарныхаа хамгийн бүдүүн булчин буюу 2 толгой 3 толгойн булчинг хоёр дэш нь сайн сунгаж өгнө. 5 6 7 8 нөгөө дэшээ 5 6 7 8. За дараагийн хэсэг хоёр гарыг дээшээ сунгана. 5 6 7 8. За одоо мөрний урд хэсгийг сунгаж өгнө. Урд хэсгийг сунгахтаа яах вэ? Гараа хойноос салаавчиж бариад за гараа тэгшлээд хойш нь өргөж өгнө. 5 6 7 8. За ерөнхийдөө энэ сунгалтуудыг та яг 8 тоогоор зөв хийснээрээ таны биений температур шууд автоматар нэмэгдэж эхлэх ёстой. Энэхүү сунгалтуудыг хийснээрээ та дараагийнхаа дасгал хөдөлгөөнийг хийхэд ямар нэгэн байдлаар булчин зангирах юм уу шөмс татах гэдэг иймэрхүү асуудлаас урьдчилан хамгаалалт зайлсхийсэн хамгаалалт хийж байгаа гэсэн үг шүү. За гэрийн нөхцөлд эхлээд нуруу за хүмүүс ерөнхийдөө бол суугаа ажилтай байдаг учраас фитнес цаг зав зарцуулж чаддгүй. За тэгээ гэртээ очихоор хүзүү маш их хүчдэг. За тэгээ нуруу болон ууц болон хуянгаар маш их чилж өвддөг. Тэр хүмүүстээ бас би цаана сунгалтын дасгалыг та бүхэнд зааж өгье. За хамгийн дөрөнд хүзүү буюу хүзүүний ардл болон урдл хэсэг маш их чангардаг. Тийм болохоор манай суугаа ажилтдаг хүмүүс тэр тусмаа яг энэ сунгалтыг өдөр тутамдаа ажил дээрэж тэр гэртээж тэр өглөө гарахтаа орой унтахаас өмнө заавал хийж ивэл танд бас маш хэрэгтэй дасгал байгаа. За эрхэн уруугаа хоёр эрхэн уруугаараа эрүүгээ доороос нь дээш нь өргөж өгнө. За доороос нь дээш нь өргөж өгнө. За мөн адилхан 8 тоогоор доороос нь дээш нь өргөхөөр яах юм гэхээр хүзүүний одоо хамгийн их ажилтдаг энэ босоо хоёр булчин байгаа. Энэ хоёр босоо булчин маань ерөөдөө сунгагдаж өгснөөрөө чилээ маань илүү гарах ёстой. За суугаа ажилтдаг хүмүүсийн хамгийн түгээмэл зовлон юу байдаг гэхээр зэрэг
байнга ингээд компьютер ширтээ бүгдийгөө суучдаг. За тэрнээсээ гадна булчингаас суулж чаддгүй учраас удаа дараалан энэ булчин маань зангирсараа ачаал авсран байгаад зангирал үүсдэг. За зангирал үүссэн булчин маань сүүлдээ нөгөөх маань сунгаж ч юм уу чилээг нь гаргаж чадаагүйгээс болоод үе мөч рүү орж эхэлдэг. Булчин маань өөрөө амарч чадахгүй байгаас болоод яс руугаа орж эхэлдэг. Яс руугаа орохоор яах юм гэхээр мэдрэлийнхаа судснуудыг хүндэж эхэлнэ. Тэгснээрээ мэдрэлийнхаа судснуудыг хүнснээр хүн маш их стресстэй ядаргаанд ордог. За мөн дээрэс нь судсыг хүнднө гэдэг маань тэр чирээ нэг төрлийн бас өвчин болж даамжирдаг байгаа. За тэгэхээр 8 тоогоор дээш өргөсөн. За 8 тоогоор 2 удаа явахад хангалттай. 2 8 тоо. За дараах нь гараас алавчлаад дагцсан дээрээсээ доошоо дарна. 5 6 7 8. Зүгээр нь ингээд толгоогоо доош нь дарахгүйгээр болж игэл доошоо өшөөсөө жоохон хүчилж дарж жоохон булчингуудаа сунгаж өгөх хэрэгтэй. Мэдээж булчин сунгаж байгаа учраас таны хүзүүний булчиг доошоо дарах явцад бол баг зэрэг өвдөх мэдрэмж төрнө. Тэрийг бол тоох хэрэггүй. Тэр тусмаа баг зэргийн даралт өгч сунгаж байх хэрэгтэй. За дараагийнх нь мэдээж баруун гар тишээ. Баруун гарлоо татна. За хүзүүний зүүн хэсгийн булчиг сунгаж өгч байгаа. Зүүн хэсгийн булчин сунгаж өгснөөрөө яг үхээр хүмүүсийн хамгийн их ачаал авдаг хоёр талын булчин байгаа. За мөн зүүн тишээрээ. За мөн адилхан 8 дугаар явна. За түүний дараа мөрний буюу хойдлын сэрвэ булчин. За хүмүүсийн айгүй их нэрлж сууснаар бол хуян гэж ярьдаг тийм ээ. За тэр хэсгийн булчин яг үгээр тохооноосоо гараа нуглаад тохооноосоо хоош нь шахаж өгнө. За тохооноосоо хоош шахаж өгөөд за одоо нөгөө талаа. Эхлээд тохоо нуглана. Дараа нь тохооноосоо хоош нь шахна. За мөн адилхан ахаад эрүүгээ доороос нь өргөөд доош нь араас нь дараад ингэсэн байдлаар 2 удаа бүтэн тойргоор хийхэд ерөнхийдөө бол бас жилийн арилга байгаа. За өнөөдрийн та бүхэнд зориулж бэлдсэн хамгийн ихний дасгал юу вэ гэхээр за бүгдээрээ өвдгөнөөсөө буюу өвдгөө дэше татна. За өвдгөө дэше татсан дасгалыг гэрээ нөхцөлд эхэлж хийх ёстой байгаа. За өвдгийг татахтай яах юм гэхээр яг гойны хэсэг бол яг тэв тэгшин байрлана. 90 градус. За хажуунаас харъя. Тэв тэгшин байрлана. За энэчнээс өвдгөнөөс доошоо өлмийн хүртэл бас яг тэгшин нэгээс нь 90 градус өнцөг гаргаж татна гэсэн үг. За 1 2 3 4 5 6 7 8. За энийг хэрвээ та хийхдээ зүгээр бас ингээд ганцаархаа хийгээд авахгүй бас хөгжим тавиад дуртай аяа тавиад тэр аян дээрээ бас темпийг тааруулаад бас хийх боломжтой байгаа. За эхний ээлжинд та за магадгүй доороо үсгэрч ингээд баг зэргийн хөнгөн дэвцэл хийж чадахгүй тань хэцүү санагдж байвал та зүгээр доороо зогсоод 8 тоогоор 3 удаа их хангалттай. 1 2 нэг өвдгөн дээр нэг тоолно. 3 4 5 6 7 8. За 3 удаа хийнэ гэсэн үг. За хэрвээ та энийг ишээ илүү хөнгөн баг зэргийн эрч хүчтэй хийхийг хүсэх юм бол за дараа баг зэргийн өсрэлттэй хийж болно. 1 2 3 4 5 6 7 8. За энийг 8 тоогоор 3 удаа хийх хангалттай. Хүмүүсийн ерөнхийдөө төлхөө бас нэг завир өвчин юу байдаг гэхээр Аз буюу нурууны суултны үе мөчний бас нэг юм завир байдаг. Тэрийг гаргахын тулд та яах вэ гэхээр за саяны бид бүхэн өвдгийг чигээр нь татсан болвол за энэ удаагийнх дээр өвдгөө буюу Азийн хасыг дэлгэж өгнө. Хоёр тийш нь дэлгэж өгнө. За тэгснээр арцэг буюу энэ түнхний хэсэг ажиллаж өгнө. Тэгснээр бас үе мөчний асуудлаас бас хөнгөн гарах хэрэгтэй байна. Мөн адилхан 8 тоогоор 3 удаа. За мэдээж эхлээд хөнгөнөр буюу байранда
хийж болно. Байрандаа та хийж болно. За өшөө аяны темпэн дээр мөн адилхан үсрээд 8 тоогоор хийж болно. За хажуунаас харъя. 1 2 3 4 5 6 7 8. За. За дараагийн сал. Сая бид бүхэн буйныхаа хэсгийг буюу хөлний хэсгийг хөлгөөнд оруулж халаасан болвол за одоо баг зэргийн сонголтыг ашиглаж хийн. За тэрийг яах вэ гэхээр бид бүхэн сая өвдгийг чигээр татсан бол одоо энийг 90 градус руу савж өгнө. Савна. За энэ савлтыг хийснээр шилбэнээс ахуулаад буйны хамгийн арын булчин хүртэл бүх булчингууд сунгаж өгдөг байгаа. За мөн дээрэс нь шүрмс маань давхар сунгагдж байгаа учраас танд бас тодорхой хэмжээний уян хатан чанарыг нэмж өгнө гэсэн үг. За магадгүй манай монголчууд бас тэр болгон сонголттой хүмүүс байгаад байдгүй. За сонголтоо сайжруулахын тулд энийг өшөө удаанаас эхэлж болно. Удаанаас эхлэхдээ яах вэ гэхээр эхлээд зөвхөн нэг хөлийг за магадгүй баруун хөлийг 8 удаа савна. 1 2 3 4 5 6 7 8. За савж байгаа хөлөө ардаа баг зэрэг бэлтгэл байдлаар авах хэрэгтэй. Тэгэхгүй бол шууд ингэж зогсож байгаа дэшээс авахар бас хүндрэлтэй байдаг учраас хойноос баг зэргийн инерт савж самаа гэсэн үг. За одоо зүүлээр 1 2 3 4 5 6 7 8. За энийг өшөө хурднаар бас хийх боломжтой. Мөн аяны темпээр таас тааруулах хийх боломжтой. За темптэйгээр хурдан зогсолтгүйгээр хийхдээ яах вэ гэхээр зүгээр байрандаа ингэ саваад байхгүй доор мөн төрөний дасгалуудтай адилхан баг зэргийн үсрэлттэй хийж өгнө гэсэн үг. За хамтдаа явцгаая. 1 2 3 4 5 6 7 8. За саяны савлтыг бүгдээрээ одоо урдаас нь хэрхэн яаж харагдах вэ гэдгийг хамтдаа хийцгээе. За баруун хөлийг хойноо бэлтэнэ. Хэрвээ та баруун хөлийг савж байгаа бол баруун хөлөө хойноо бэлтэнэ. За тэгжээж савлтыг хүчтэй савж өгнө гэсэн үг. 1 2 3 4 5 6 7 8. За зүүн талдаа мөн адилхан 8 тоогоор ерөнхийдөө энэ дасгалуудыг бүгднийг 8 тоогоор та 3 удаа давтаж хийх юм бол таны биед гэрийн нөхцөлд бол хангалттай танд ачааллыг, хангалттай таны хөлс, хангалттай таны бие халаалт, сонголт булчингийн ажиллагаа бүх юмыг тань хангалттай өгөх болно. За зүүн хөл дээр мөн адилхан савлаа. 1 2 3 4 5 6 7 8. За дараагийнх нь сая бид нар урагшаагаа савсан болвол за мөн одоо төнх хэсэг буюу арц цэний ясыг хөдөлгөөнд оруулахын тулд хоёр тишээ савах ёстой. За хаж тишгээ савахдаа яах вэ гэхээр та зүүн хөлөө байранд нь тавьсан. За баруун хөлийг баг зэрэг давуулж хойно гიშгэнэ. За энэ чинээс баруун савлтыг хийлээ. 1 2 3 4 5 6 7 8. За зүүн талаа мөн адилхан хөлөө баг зэрэг давуулж зогсно. За энэ чинээс явлаа. 1 2 3 4 5 6 7 8. За одоо хажид тишээ савуултыг бүгдээрээ доороо баг зэрэг үсрэлттэй хийж өгье. Үсрэлттэй хийхдээ яах вэ гэхээр заавал нэг талтаа гэхгүй шууд хоёр талтаа нэг удаа зэрэг саваа явчихна. За хамтдаа яваа. 3 1
2, 3, 4, 5, 6, 7, 8. За энэ дасгалуудаа 3 удаа давтаж 8 тоогоор давтаж хийхэд хангалттай байгаа. За тэгээд сая бол бид бүхэн хамтдаа хөлний болон гуйны, за мөн шөрөмс, за мөн арцэг болон түнхний хэсгийг нэг өсөндөө хөвлөгөөс доош булчингуудыг ажилуулж өгсөн байгаа. За одоо бид бүхэн яах вэ гэхээр хөвлөнийхээ дээд хэсгийн булчин ажилуулъя. Дээд хэсгийн булчин ажилуулахдаа яах вэ гэхээр за дасгал хоорондын дундуур за бид бүхэн бол амралт авахдаа энэ хүү дасгалыг бас идэвхтэй байх үүднээс хийдэг байгаа. За та бүхэн дагаад хийгээд үзээрэй. За jump jack буюу за хөл гар хоёроос салгана. За дээш авна, доошо буулгана. Дээш авна, доошо буулгана. За явлаа. 1 2 3 4 5 6 7 8. За одоо цээжний хөвлөнөөс дээд хэсгийн дасгалыг хийж явах явцад та яах вэ гэхээр саяны jump jack буюу энэ салгалтай өсрэлтийг завсар болгоныхын дундуур 10-аас 15 тоогоор хийхэд хангалттай. Нэг удаа л хийхэд хангалттай. Давтамж ямар нэгэн байдлаар байх шаардлагагүй. За дараагийнх нь хөвлөний урд хэсэг буюу за хөлөө мөрнөөс илүү хэмжээтэй салгана. Мөрнөөс илүү хэмжээтэй салгана. За энэ чинээсээ өвдгийг нугалж доош суулт хийж өгнө. За суулт хийж өгөөд гарыг урдаа хагас нугалсан байдлаар барина. За энэ чинээс яах вэ гэхээр за буруу хийдэг юуг нь хүмүүс алдаж хийдэг зүйлийг зааж өгье. Хүмүүс хүн гараа ингэж хийдэг. За энэ дасгал дээр гарыг ингэхгүй гар болон цээж мөр 3 чинь цугтаа хөдлөнө. Цуг цугтаа. За хоёр тишээ харж өгнө. За энэ дасгалыг хийснээр яаж байгаа гэхээр хамгийн ихний зүйл хөвлийн хэсгийн өөх буюу хөвлийн хэсгийн булчингууд ажиллаж өгч таны баг зэрэг илүүдэлж юмээс ч гаргаж өгнө. Хамгийн түрүүнд шатах процесс явагдаж өгнө. За дараагийн маш том хүчин зүйл нь юу гэхээр нурууны босоо буюу нурууны бүх уйнууд хоорондох хөдөлгөөнд орж байгаа учраас ямар нэгэн байдлаар нурууны суулт, шохоожил гэдэг зүйлээс ангижрах ёстой байгаа. За хүмүүсийн ерөнхийдөө нөгөө суугаа ажил хийдэг учраас нуруугаа сайн хөдлөж чаддгүйгээс болоод нурууны уйнуудын хоорондох диск шахагдаж, диск шахагдсанаараа мэдрэлийн судсуудыг хөндснөөрөө ямар нэгэн байдлаар өвчин эмгүүд бол гарч ирдэг байгаа. За даралт хэсэг тарих уулын нүд харанх хуйлах гэх чинь маш олон юмнууд байгаа. Ерөнхийдөө нурууны ясыг дагаад маш олон мэдрэлийн судс байдаг учраас за тэрийг хөдөлгөөнд оруулахын тулд саяны энэ дасгалыг маш сайн хийх хэрэгтэй. Баруун тишээ гүйц даран цээжрээ гүйц дэргэж өгнө. Гүйц дэргэж өгнө. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За энэхүү дасгалыг хийхдээ яах вэ гэхээр за та 10-аар 3 удаа орж болно. 10-аар 3 удаа орж болно. Эсвэл 15-аар 2 удаа орж болно. За хамгийн гол нь тоогоо та авахдаа яах вэ гэхээр 1 гээ буюу ихэлсэн зүгээсээ зүг дээр 1 гэдэг тоогоо авах гэсэн. 1 2 3 biz дандаа нэгтлээ тоонуудаа тоолж авна гэсэн. За саяны дасгалыг та 15-аар 2 удаа эсвэл 10-аар 3 удаа байнгын ихтэй хөдөлгөөн хийснээрээ та нурууныхаа бас хөлөөнгөө байгаа уйнуудыг хөдөлгөөд бас тодорхой хэмжээгээр эрүүл байх боломжтой. За дараагийнх нь яг саяны дасгалыг та гартайгаа өшөө илүү инерцтэйгээр яаж хийх вэ гэх юм бол за гараа барьсан гараа баг зэргийн цохилт өгч хийн. Цохилт өгж буюу мөрөө ажилуулна гэсэн. Мөр болон гарыг ажилуулна. Гарыг ажилуулахдаа яах юм хэрэг гараа шулуун гаргаж өгнө. За гарыг шулуун гаргаж өгнө. Шулуун гаргаж өгнө. За энэ гарыг та шулуун гаргаад буцаага татснараа яах вэ гэхээр гарны булчингууд бүгд ажиллаж өгдөг. Нуруу буюу таны бие чинь ихцээрээ байж байна. Ихцээрээ байгаад за өвдгөө нугалж өгнө. За хажуунаас харуулъя. За манайхан хийхдээ яг хэр бүхтэхгүй. За мөн хит хоошоо ингэж оцоохгүй. Яг та номхон зогсож байгаад энэ чинээсээ зөвхөн өвдгөө нугалж өгнө. За яг ингэснээрээ таны нурууны бүх уйнууд яг тэв тэгшгэн байна гэсэн. За хотоох юм бол яг тэгэхээр нурууны уйнууд маань урагшаага буюу хойш урд хэсэг рүүгээ дискэ шавчдаг.
бүгдийг өөрөө яг гэхээр хойд эсрэгүүд дискээ шахацдаг. Тэгэхээр таны нурууны үе яг ихцээрээ байх хэвээр. Ичнээс урагшаагаа явж гэн зөвхөн гар хөдлөж гэн. Гар. За мөн бие чинь болохоор хоёр тишгээ цээжээр эргүүлнэ. 1 2 3 4 5 6 7 8. За урдаас харуулъя. Явлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За мөн адилхан та энэ дасгалыг 15-аар 2 удаа юм эсвэл 10-аар 3 удаа нийтдээ 35-аар хийснээрээ та хангалттай хэмжээний хөдөлгөөнд орж хангалттай хэмжээний булчиныг ажилуулж баг зэрэг хөссөө гаргаснараа та өөрийн гэсэн калорийг шатааж эрүүл байх боломжийг та өөртөө бүрдүүлж өгч байгаа юм аа.